Ерөн Солонгос хүний онцлог Монгол хүнтэй харьцуулахад монголчуудаа их өөрсдөө төстэй гэдэг байгаа. Тэгээд хөх толготой төрдөг гэдэг түүх юм бол баатай цаашдаа бүр угсаа гарал нэгч гэж ярьдаг. Тэгээд энэ тал дээр таны бодол ер нь ямар байдаг вэ? Юу гэж боддог вэ ер нь энэ суугаа хүний хувьд? Ер нь нэг үндэстэй гэдэг нь бол түүхийн бичиг баримтаас нутагдсан шүү дээ. Энэ бол олон улсууд байгаа түүхийн бичиг баримтууд байгаа. Эрдэмтэд энэ дээр өөрсдийнхээ дүгнэлтээ гаргацсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд бол ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганц л нэг зүйлийг дурдахад бол 1000 гаруй жилийн тэртээ бол бидний одоо ургийн холбооны тухай бол гэрээ бол байгуулж ирсэн. За олон хааднуудад бол эхнэр хатнаа бол авдаг байсан. За ийм боломжлууд бол байсан. Энэ нь бол ер нь харилцаа холбоотой байсны бол нотлогоо юм аа. За түүнээс гадна одоо ингээд хэлний хувьд бол ингээ аваад үзэхэд бол бид нэр алтай язгууртай. Ижил төстэй хөл бол маш их бий. Одоо таанууд чинь ирээд анзаарсан байх. Баруун зөв гэхэд бол яг л тэргээр хэлж явах жишээтэй. Одоо их жишээлбэл Чэжварл дээр бол явах хязгаарлалт гадны одоо нэлээд орох боломжгүй байсан газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. Одоо энийг нотлсон өөрөөр хэлбэл 200 гэдэг чинь бол бариж ярьчиж болохоор бол монгол үг бол байх. Зөвхөн хот бол дандаа хувийн байшингуудаас бүрддэг байсан. Ер нь бол өөрөөр хэлбэл бие даасан халаалттай ийм хот байсан. Мэдээж одоо хот төлөвлөлтийн дагуу бол энэ өөрчлөгдөж байгаа. Одоо орчин үеийн бодлого байшингууд их баригдаж байгаа. Гэхдээ тодорхой одоо дүүргүүд дээр бол жижиг байшингууд бол байгаа. За энэ нь бол өмнө нь бол энэ байгалийн бол